Тэгэхээр бид нар бол өнөөдөр үндсэндээ яг төрийн албаны энэ хүнд ачааг хамгийн сэтгэлтэй одоо буруу утгаар нь ашигладгүй нэг ийм үнэхээр энэ сэтгэл зүтгэлээ зориулсан ийм ухамсартай, хариуцлагатай яг энэ эх оронч сэтгэлгээтэй энэ нутаг орныг хөгжүүлэх гэсэн ийм хүмүүс л ажиллаж байгаа. Яг үнэндээ одоогийн байдлаар. Бидний нэг хийж чадсан, бахархалтай хийж чадсан юм бол төрийн албан хаагч бол хамгаалалттай юм байна. Хуулиар хүлээсэн болон албан тушаалын тодорхойлолтын дээр заасан чиг үүргээ одоо чин шударгаар хэрэгжүүлээд явах юм бол ард нь бас төр намайг харах баталгаатай юм байна, намайг хамгаалах юм байна гэдгийг мэдрүүлж чадсныгаа бол одоо бид нар эргээд энэ ажлынхаа үр дүнгээс харж байна. Тэгэхээр бид нар шударга байж чадаад, зохион байгуулалтаа зөв хийж чадаад, энийг хурдтай, зорилгыг ойлгуулж чадах юм бол энэ шинтгэл бол одоо бол эргэлт буцалтгүй болчихжээ л гэж ойлгож байна.